Монголд л одоо хамгийн том түүхэн бүтээн байгуулалт болно шүү дээ. Дөрвөн усан цахилгаас нь 12 мегаватт, тайших 10 мегаватт одоо хамгийн том нь энэ хоёр байж байгаа. Энэ бол 90 мегаватт. Тийм учраас одоо Монголын хамгийн том усан цахилгаас анхны. 60 жил одоо яригдаад ашиглалтанд орох гэж байна. За бид нэр одоо Эрдэнэ-Бүрэнгийн усан цахилгаан станцын яг Далангийн бариад Далангаас энэ түнэлэр энэ хоолоогоор 5 км 7.5 м диаметртэй өргөн хоолойг доош урсаад энэ хавцлыг дагаж энэ уулын дундуур нүхлээд уулын задгаа ангирт гарна. Тэнд усан цахилгаан станц үндсэн барилга турбин генераторт байрлаж байгаа. Эндээс одоо үндсэндээ энэ түнэлэр 5 км яваад 100 гаруй метрийн доод түвшинд турбин ажиллаж эхэлнэ. 90 мегаваттын усан цахилгаан станцын хүчин чадал ийм байдлаар одоо бий болж байгаа. Урд нь түнэл ухаагүй байсан бол байгаль орчин жоохон сөрөг нөлөөтэй. Дээрээс нь хүчин чадал нь бага байсан. Анх тэзэн үеигт 64 мегаватт байсан. Түнэл ухаж усны уналт одоо усны одоо хүчийг нэмэгдүүлснээр даралтыг нэмэгдүүлснээр 90 мегаваттын хүчин чадалтай болж байгаа. Анх баруун 3 аймгийн одоо хэрэглээ 20 жилийн одоогоос 12 мегаватт байсан бол өнөөдрийн байдлаар 60 мегаватт байна. Энэ Эрдэнэ-Бүрэнгийн усан цахилгааны хүчин чадал 90 мегаватт. Гэхдээ Монгол улсын эрчим хүчний хэрэглээ баруун бүс эрчим улам одоо эрчимтэй нэмэгдэж байгаа. Тийм болохоор энэ одоо усан цахилгаан Монгол улсад хамгийн хүчин чадал өндөртэй хамгийн одоо том бүтээн байгуулалт. Монгол улс одоо ингэж 5 км 7.5 м диаметртэй уул нөхөлж одоо түнэл үүсгэжсэн түүх бол аахгүй анхных. Энэ 280 орчим сая долларын хөрөнгө оруулалтаар одоо 28 онд болж ашиглалтанд оруулж ийм зорилтыг тавьж ажиллаж байгаа. Ингээд одоо ховд гол дээр 2 төмөр гүүр тавьсан. За энэ ховд гол бол энэ с ิจ гтийн хавцлал бас манай ховд голын хар усан нуурын хар нуурын одоо загас үрждэг одоо гол одоо с ิจ гтийн хавцлын хүчтэй боргион загас үрждэг Монголын хамгийн шир урсгалтай боргио энд байдаг. Энэ бол боргио ерөөсө хөдлөхгүй. Энэ байгаль орчинд одоо ямар нэг сөрөг нөлөө байхгүй. Сая одоо явж ирсэн янгир ямаа энэ яг байдлаараа л байна. Энд бол далан баригдана. Энэ сайхан нуур үүснэ. Нуурыг дагаад чиглэг уур амьсгал бий болно. Тэр нуурандаа загас үржүүлээд мөн одоо бас нуурандаа усан цав тавиад аялал жуулчлал хөгжих бололцоо бий болно. Энэ бүтээн байгуулалтын ажил хийгдснээр эрчим хүчний тусгаар тогтнолоо баруун бүс нутаг болно. Өнөөдөр Оросын холбооны улсаас 1 кВт эрчим хүчийг 400 орчим төгрөг авчин, Хятадаас 500 орчим төгрөг авч байгаа. Энэ Эрдэнэ-Бүрэнгийн усан цахилгаан станц өр зээлээ төснөөр дараа 1 кВт эрчим хүчний үнэтэндээ бол өртгөөрөө 60 орчим төгрөг өртөгтэй бол. Энэгээр усан цахилгаан станц хамгийн үр ашигтай байдаг. 1968 онд анх Оросууд судалсан юм байна лээ. Түүнээс 2028 онд үндсэндээ бол 60 жилийн дараа энэ одоо төсөл бол бодиттой тогоо өгч баруун бүс нутгийг эрчим хүчний тусгаар тогтнолоо олоход за эрчим хүчний одоо хямд үнэтэй эрчим хүчтэй болоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх ийм одоо Монгол улсын өнөөдрөөс хэрэгжиж байгаа хамгийн том мега төслүүдийн нэг.